За хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдж байгаа учраас дэлгэрэнгүй ярих болцоо байхгүй байна. Тэгэхдээ яг энэ хүрээнд шалгагдж байгаа энэ хүмүүсийн нэр бүхий хүмүүс 2024 оны 6 сар 2024 оны 9-р сараас эхлэн эрүүгийн хуулийн холбогдох тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж ингэж явж исэн мэдээлэл байна. Одоо хүртэл шалгагдаж байна. Энэ бол гинт болцсон үйл явдал биш ээ. Дээрээс нь цагдаагийн байгууллага юм уу ямар нэг байдлаар энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс улс төрийн заавраар, улс төрийн тохиураар ажиллаж гин гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт нь улс төрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байгаа юм гэдгийг тогтоох ёстой. Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийт хандаж мэдээлэл өгсөө. Олон нийтэд хандаж ямар үйл ажиллагаа явуулсан, за ямар хуу нөхцөл байдалтай байсан гэдэг цагдаагийн байгууллага мэдээлэл өгсөн. Энэ бол зүгээр цагдаагийн байгууллагын нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ өөрөө эрүүгийн хууль заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэн шийдвэрлэх ажиллагаа бол бүх процесс нь хууль заасан журмын дагуу явдаг ажиллагаа. Энд нэг л хажуу тишээ гიშгэхэд хүний эрх зөрчигддөг, хууль бус болдог. Энэ ажиллагааг хийсэн хүн өөрөө эрүүгийн хариуцлага татагддаг ийм ажиллагаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол цаана ардаа хариуцлагатай. Хэрвээ энэ мэдээллийн хүрээнд өгсөн мэдээлэл ямарваа нэг буруу ташаа зүйл байх юм бол энэ үйл ажиллагааны өрнөл явж байгаад энэ мэдээлэл нь худлаа байсан байх юм бол энэ хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээдэг учраас цагдаагийн байгууллага хууль заасны дагуу мэдээлэл өгсөн. За энэ өгсөн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явагдсан гэж ойлгож байна. Тэгээ за хойшлуушгүй ажиллагаа гэж байгаа. Одоо энэ дээр нөгөө нэр томьёонуудыг холиод байгаа. Эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуушгүй ажиллагаа бол яг тухайн нөхцөл байдалд ажиллагаа явуулж үйл явдалтай холбоотой баримт нотлохыг цуглуулдаг ийм ажиллагаа. Энэ цагдаагийн байгууллага өдөрт хэдэн 10-аараа сард хэдэн 100-аараа хийдэг ажил. Нэг удаа ингэж хийцсэн юм ерөөсөө биш. Энд яадаг вэ гэхээр манай хүүхдийг хүн зодчлоо шүн гэхэд араас нь гүгээд ямар хүн зодчихв гэд ингэж хайгаа явдаг ажиллагаа. Манай хашаанд байгаа усны тэрэг хулгаад алдагдчихлаа гэвэл өөр авсан байж болзошгүй айлуудын хашааг онгойлгоод тэрийг нэгжээд үзэн явж идэг ийм ажиллагаа, хойшлуушгүй ажиллагаа гэдэг. Энэ дээр баривчилгааны асуудал огт болоогүй байлээ. Яагаад гэвэл баривчил бол хойшлуушгүй журмаар хүнийг баривчлах юм бол прокурорын зөвшөөрөл авдаг. Прокурор руу энэ хүнийг баривчлъя гэж цагдаагийн байгууллага хандсан байна. Цагдаагийн байгууллага баривчлах зөвшөөрөл өгөөгүй байна. Ийм учраас ямар ч аль биесний баривчилгаа явагдав. Харин тэр компьютер техник хэрэгсэл, эд хэрэгсэлд үзлэг хийсэн, түүнийгээ бэхжүүлсэн, баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. Энэхүү үйл ажиллагаанд хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу? Хэвлж нийтлэгч агуулга контенттой холбоотой байна уу гэдэг дээр хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд өөрөөр хэлбэл хүний эрх чөлөө зөрчигдсөн асуудал байна уугүй юу гэж анхаарч ажиллаж байгаа. Өмгөөлөгчдийн тайлбарыг би харсан. Би өөр өмгөөлөгчөөр олон жил ажилласан. Одоо би өмгөөлөгчд юу гэж хэлмээр байна вэ гэхээр гомдлоо гаргаа шалгуулах хэрэгтэй. Өмгөөлөгчдийн дурдсан ярианд дурдж байгаа зарим үйл баримт хэрвээ үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүг хариуцлага хүлээнэ. Хууль нь юм. Үнэхээр хууль заас нөхцөл зургийг зөрчсөн бол энэ хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага шүү. Ажил албан тушаалтай холбоотой юм яриаггүй. Мэдээж хэрэг энэ ажил албан тушаалтай холбоотой өөрсдийн гаргасан алдаатай холбоотой бол хатуу хариуцлага хүлээлгэнэ. Би одоо хоёр дахь удаага хэлж байна. Эхний удаад нь энэ угаартаж нас барсан иргэдтэй холбоотойгоор энэ мэдээллийг цагдаагийн байгууллага зохион байгуулалтаагаар тараасан бол хариуцлага хүлээлгэнэ гэж хэлж ирсэн. Өнөөдөр энэ хэрэг шалгагдаад хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд ялагдагчаар татагдаа шалгагдчихэв. Яг энэтэй адилхан сая өгсөн мэдээллийн хүрээнд явуулсан ажиллагааны хүрээндээ хууль бус зүйл хийсэн байх юм бол цагдаагийн байгууллага хариуцлага хүлээнэ. Тийм учраас өмгөөлөгч нар энэ гомдлоо гаргах ёстой. Цагдаагийн байгууллага ч гэсэн шалгадаг байгууллагууд байна. Хариалаар авилгатай тэмцэх газар шалгана. Дээрээс нь процесс ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарлаа гэвэл залруулдаг прокурорын байгууллага байна. Прокурорын байгууллагад гомдол гаргах ёстой.
шалгаж шийдвэрлэх байгууллагууд энэ байгууллага. Прокурор руу хойшлуулшгүй ажиллагаа явуулах гэж байна гэдгээ цагдаагийн байгууллага танилцуулсан баримт нь байна л мэдгдсэн. Мэдэгдээд ингэж явуулсан гэдэг. Яг энэ баримтууд нь бол байна. Баривчлаагүй учраас баривчлагч зөвшөөрлийг татгалцсан учраас тэнд ямар ч баривчлах ажиллагаа явагдаагүй. Одоо ингээд олон нийтийн мэдээлэлээр бол баривчилсан, хорьсон гэдэг ийм зүйлүүд яваад байгаа байхгүй. Энэ дэр ямар ч тийм аль бишний баривчлага явагдав. Яагаад бол зөвшөөрөл баг. Хүнийг прокурорын зөвшөөрлгүй хэрэг баривчлах юм бол эн чинь эрүүгийн хууль заасан хүнийг алга болох гэмт хэрэг штэ. Бүр маш хүнд ялтай гэмт хэрэг байхгүй. Зөвшөөрлгүй баривчлах юм бол тийм учраас энэ үйл ажиллагаа явагдаагүй. Би бол талын байр суурийг бас анхаарч сонсоосоо гэж бодож байна. Өөрсдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа дуу хоолойгоо хүргэж байгаа тэр залуучуудыг хүндэж байна. Гэхдээ үнэн бол ганц байдаг. Өнөөдөр цагдаагийн байгууллага өргөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хууль заасан журмынхын дагуу үйл ажиллагаа явуулсныхын төлөө бүх зүйл нь хууль ёсны байхад буруутгаж болохгүй. Буруутгал нь хэрвээ улс төрийн буруутгал байх шаардлагатай бол үнэхээр улс төрийн хувьд ямар нэг хүнийг буруутгамаар байгаа бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан энэ албаагчид биш. Шаардлагатай бол би өөрөө хариуцлага үлээх бэлэн. Өнөөдөр төрийн хуулийг хэрэгжүүлээ явж байгаа, ажиллаа хийгээ явж байгаа тэр хүмүүс хэн нэгэн ямар нэг байдлаар буруутгал нь улс төрөөс хуулиар биш, улс төрөөс ирэх гэж байгаа бол тэрний хариуцлага эзэн харин улс төрийн албан тушаалтаа ингээд утгаараа бие өмөрөх ёстой бол. Тухайн залуучуудыг тэр 19-ийн нэгээр шалгаж яах гэдэг өөрсдөө тайлбар хийчихээд ч цагдаас 13-14 яг ингэж зүйтэй тайлбар байгаа. 13-14 ч өмчөөлийн цэцгээр манаа авсан байхад энэ хуулийн зүйл баталгаа шалгах юм. Эрүүгийн хуулийн 13-ын 14 өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үндсэн хуулийн цэцгээр өргөдөл гаргаад маргаа үүссэн хэсгээс үл шалтгаалаад тухайн зүйл заалтыг төдөлзүүлэх, хуулийн холбогдох зүйлийг төдөлзүүлэх цэцгийн шийдвэр гараагүй бол хүчин төгөлдөр үйлчилдэг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. За тэгээд дээрэс нь Монгол улсад хүний хувийн мэдээлэл халдшгүй байх ёстой. Энэ зарчмыг би ажил авсан цагаас ахуулаад цагдаагийн байгууллага тавьсан. Хохирогчдын талаар хохирогчдын эмзэг мэдээллийг цацж болохгүй. Аливаа нэг мэдээллийг өгөхдөө хохирогчдын болоод бус этгээдийн хувийн мэдээллийг задлж болохгүй гэж ийм шаардлагууд тавьсан. Яг гэтэл одоо яг энэ сэжиглэн шалгаж байгаа энэ асуудал дээр харахаар бусдын хувийн мэдээллийг цуглуулсан, хууль бусаар цуглуулсан байж болцсохгүй сэжиг таамаг байна л гэж. Яг нарийн процессын зүйл дээр бид одоо юу гэдэг юм? Би одоо прокурор биш учраас хууль зүйн төрийн сайд учраас яг наривчсан процесс дээр оролцоод эрүүгээр хэн шийдвэрлэх тоонд оролцоод явах хэрэг байхгүй. Би ямар үүрэгтэй хүн бэ гэхээр хууль зүйн асуудал ирсэн төрийн захиргааны төв байгууллагыг удирдах байгаа хүний хувьд хууль зүйн төрийн сайдын хувьд цагдаагийн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа хууль зөрчиж байна уу? Хүний эрх хэмжээлийг хангаж гин үү гэдгийг хянах үүрэгтэй албан тушаалтан байна. Тэгэхээр эрүүгийн хуулийн 13-14 өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг хэвлэлийн хуулийн төслийг хадлаад хамгийн сүүлийн боломжтой байгаа. Тэгээд энэ дээр их сурвалжаа нууцлж болно гэж бичсэн байгаа хуулийн төслөөр. Гэхдээ энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй зүйлс нь үндэсний аюулгүй байдал болон эрүүгийн хуулийн төрөйд холбогдсон зарим гэмт хэрэгт энэ заалт үйлчлэхгүй буюу үндэсний аюулгүй байдлын төлөв гэмт хэрэгт 17, эрүүгийн хуулийн энэ зүйлчлэлээр 34, одоо 30 гаруй хуулийн одоо энэ зүйлд бол хамаарахгүй яг үүсгэх хэрэгтэй юм шиг цоохот байдаг байна. Энийг яаж хүлээх вэ? Энэ ерөөсөө цоорхоо биш. Би маш энгийн жишээ хэлээд байна. Энэ ерөөсөө цоорхоо биш. Энэ гэмт хэргийг энэ хүн алсан байна гэж сэтгүүлч мэдээллээ гэж бодъё. Тэгэхээр тэр чинь цаана хүний амнаас хохирчод байгаа учраас хэн тэгж ярьж ийн гэдээ асууж штэ. Яг тийм мэдээллийг бол харин энэ албан тушаалтан энэ алтан гэрэл ингэж хууль зөрчижээ гэвэл тэрийг цаашаа асуухгүй л гэсэн утга. Өөрөөр хэлбэл хүний амнаас эрүүл мэндийг эрүүгийн хуулиар хамгаалж байгаа хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой зүйл хэвлж нийтэлсэн зүйлээс болж мөр дагавар гарч ивэл та тэр дээр тайлбар хийх ёстой л гэж байгаа. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь бүрэн бүрийн төчтэй байна. Юу ч ингэж оруулж болох юм шиг. Одоо жишээлбэл төрийн нууц байна. Төрийн нууц байна, тэ? Төрийн хуулиар хамгаалагдуулах ёстой үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хүч төрийн нууц байлаа гэж бодъё. Тэр төрийн нууцыг гаргаад Монгол улсын тусгаар тогтнолд аюул учрлаа гэж бодъё. Тэр энийг хэн хаанаас өгч танаар гаргуулваа гэж асуухаас аргагүй болох л байна. Тэр урд нь бол ерөөсөө яадаг байсан бэ гэхээр бүх зүйлд нь хамааруулаад сэтгүүлчээр ингэ асуудаг байсан. Яагаад энэ албан тушаалтны талаар мэдээ хийсэн юм? Яагаад энийг ингэсэн? Хинээс хаанаас сонссон юм?
Энэ компани талаар яагаад мэдээ бэлтгэж болсон гэдэг бүгдийг асууж болдог байсан. Одоо энэ хязгаарлаж наа чи үндэсний байлгуудтай холбоотой юу? Холбоогүй. Тэгвэл би танд хариулахгүй. Наа чи ямар нэг гэмт хэрэгтэй холбоотой юу? Холбоогүй. Тэгвэл би хариулахгүй гэж. Энэ бол бүх улс хэрэглэгддэг юм хууль зүйл жишг байна. Тэгээ би дашин дуртахад энэ хэвлэлийн эрхчлөөний хуультай холбоотой асуулах гэсэн дуртах. Сая засгийн уралдаанаар хэвлэлийн эрхчлөөний хуулийг бас ерөөдөө даруй төргийн хилцүү шийдвэрлэх хэрэгтэй гэсэн юм чиглэл өгж байгаа. Тэгээ энэ дээр одоо нэг асуудал гарч байна. Сая нийгэм дуулж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Сайттай байх юм уу? Доментой байх юм уу? Эсвэл заавал нэг юм редакцтай байх юм уу гэдэг. Өнөөдөр хэвлэн нийтлэх эрхчлөө сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа гэдгийг ямар заагласан зүйл байхгүйгээс болоод эрүүгийн хуульд байдаг сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд санаатаагаар саад учруулах гэдэг гэмт хэрэгээр нэг ч хүн шийтгэдэг байгаа. Санаатаагаар саад учруулсан тохиол зөндөө байна шүү дээ. Бүхэл редакц бүхэл сэтгүүлчид ийм юм туулсан, хүн уцтдаг, дарамтлагдаг, бичлэгийг устдаг гэдэг. Уг нь бол энэ чи эрүүгийн гэмт хэрэг баг. Тэгэхээр өнөөдөр бол манай улсад сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ? Сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдэг юм стандарт огт байхгүй. Бид нар хэвлэлийн эрхчлөөний хууль дээр яг энийг оруулж өгч байгаа. Тэгэх юм бол энэ бол сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа юм байна. Тийм учраас энэ хуулийн дагуу зохицуулагдаж хамгаалагдах ёстой юм байна. Энэ бол биш байна. Сэтгүүлчийн үйл ажиллагаа биш байгаа учраас та тэр их суулж мөрөөж тань дээр ярихдаггүй. Та тайлбар өгөх. Ингээд явах ёстой юм шүү дээ. Тэр нөгөө графикийг хурааж авч нөгөө хувийн мэдээллийн графикийн бүхий бүх хувийн мэдээлэл байгаа шүү дээ. Цагдаа кодын хэлж аваад утсыг хурааж авсан гэдэг дээр ямар энэ ихтэй гэж яриад байгаа цагдаа харуулсан. Ноорын хадгалж өгөх чиглэл хийлийн бодол дээр эхлээд нэг таас үндэслэр одоо биднээс бодлоо одоо бүхэн шалгалтаа ажиллаад ажилласан гэсэн бол цагдаагийн байгууллага дахин мөрөд болоод болсон гэдэг үндэслийг ингээд хийсэн байгаа. Энийг бодож болох нь хоёр дахь ноорын залхуучуудын бас ярьснаа. Ноорын хийсэн контентоос болоод бас хүн амиа оруулах гэдэг нь гэсэн ийм гомдлын дагуу танаас шалгалтаа гэдэг хийсэн хамгийн инээдтэй юм. Үнэхээр ийм гомдлын дагуу тэгээд болж ажиллаа. За хувийн нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж юм уу нэр устай нэлж чадахгүй. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Энэ цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр бидний авсан мэдээллээр болон урьдчилж хянснаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим покер, цахим мөрөөтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой яригдж байгаа, шалгагдж байгаа этгээдүүдтэй холбоотойгоор энэ дунд шалгагдж байгаа этгээдийн дансаар 6 дансаар дамжиж ийм гүйлгээ явсан байна гэдэг ийм мэдээлэл байна. 9.3 тэрбум төгрөг шүү. 24 оны 6 сард шалгагдж исэн гэж шүү дээ. За би та дараа нь болж би нөгөө хойтлын асуултыг үзээч. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дундаас яг таны асуултад зэрэг 2024 оны 9-р сараас эхлэн одоо хүртэл эрүүгийн холбогдох зүйл ангаар тухайлбал бусдыг амиа хорлоход хүрэх зүйл ангаар энэ зүйл ангаар шалгаж байгаа чинь цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа хорлцсон хохирогч байна гэсэн үг. Энэ зүйл ангаар шалгагдж байгаа хүн бас байна. Энэ хүмүүс донд. Гэхдээ энэ нь бол 2024 оны 9-р сараас. Тэгэхээр энэ нэг зүгээр худлаа мэдээ юм уу? Нэг тийм хуураад байгаа юм асуудлын асуурс байхгүй мөлий. Одоо ингэж ярихаар айгүй бол за энэ айгүй бол нэг юм зохиочлоо. Нэг амиа орлоход хүрэх юм тэр зохиочлоо гэх баг. 2024 оны 9-р сараас ахуулаад энэ хэрэгт холбогдсон шалгаж байгаа өксөн хүмүүсийн тайлбар байна тэнд. Энийг зохиож болохгүй. Хүний амь насаа алдсан эмэглэл хохирогч болсон энэ үйл баримт өргөдөл гомдол юмнууд нь байна. Энийг зохиохгүй. Тэгвэл энэ бол өмнө нь шалгагдчихсан одоо шалгагдж байгаа хэрэг нь бид энэ хэвлэл нийтлэх эрхчлөөтэй холбоотой асуудал байна уу гэдэг дээр ач холбогдол өгж байгаа ус биш. Энэ дундаас хэн ямар хэрэгт шалгагдж байгаа юм? Хэн яасан гэдэг дээр огт ач холбогдол өгөөгүй. Монгол улсад хэвлэл нийтлэх эрхчлөө чөлөөтэй байх ёстой. Хэвлэж нийтлж агуулгын талаар хэнийг ч хууль ёсоор мөрдөн шалгах ёсгүй гэсэн энэ байр суурьал баримталж байгаа. Одоо хэвлэлийн хууль дээр үнэрсгийн дэс дээр бичсэн шүү дээ. Төрийн албан тушаалтан одоо нууц мэдээлэл хамгаалах үүрэгтэй байтал
чиг хариуцлага болчлоо гэсэн юм яриад байдаг шүү. Хамгаалах ёстой олон жишээнүүдээр яг тодорхой зааж өгч юм уу? Бид нар одоо татсан мэдээлэлээ нийтэд тусдаа мэдээллийг зөвлөж ажилтнуудыг тэгэхээр тэрийг яг ингэж ялгаж зааж. Өөрөөсөө хууль зүйн зарчим нь тэр шүү дээ. Хэрвээ төрийн нууц алдагдсан байгавал тэрийг харж хамгаалах ёстой хүн алдсан байна л гэсэн үг шүү дээ. Логикоор. Тэр хүн заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ одоо ч байгаа зарчим байна. Одоо ч байгаа. Монгол төр нууцтай байгавал тэрийг харж хамгаална. Харж хамгаалж байгаа бол харж хамгаалах хүн байна. Алдсан бол тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Зарчим. Тэгээ мэдээлэл авсан хүн хариуцлага хүлээх үү шүү дээ. Өнөр зүгээр. Би яг тухайн тохиолдолтой холбоотойгоор мэдэхгүй байна. Тагнуулан байгууллагын шалгасан ирэх учраас. Тэгэхээр нөгөө хүний амиа хоолтод хүчин гэдэг нь нөгөө хакер зохион байгуулснаас үүдтэй гэдгүй амиа хоолцсон гэж байна. Яг ажилтны тийм зохион байгуулсан юм уу? Байгууллагын тийм зохион байгуулсан. Домен гэж хэлдэг шүү дээ. домен гэдэг нь Нэг хүний 6 данс юм уу? 6 хүний бас хүний данс. за 6 данс байна. Хол энэ хэрэг шалгаж байгаа хүмүүс. Би илүү дэлгэрэнгүй ярихаар хувь хүний нууц руу орчих гээд байна. Тэгэхээр энийг бол ярьж болохгүй. Цахим покерч байна, 1xbet байна. 1xbet-ийн агент хийжсэн ч байна, 1xbet тоглож исэн ч байна, цахим покер ажиллаж исэн ч байна. Би энийг дахин давтаа хэлээд байгаа нь энэ мэдээллүүд худлаа байх юм бол одоо бид ерөөс тийм соёл түгээх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага мэдээлэл хийгээд тэр нь эргээд дотлогдохгүй бол заавал хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тийм учраас нэлээд нягтлсны эцэст энэ мэдээллийг өгж байгаа гэдэг. Энэ асуудал дээр холбоотойгоор одоо шөнийн хол түвшгүй ажиллагаа явуулж байцсан гэж ойлгож байна уу? Юу нь яагаад энэ аясаа байгаа хадлаа үздэг шүү дээ. 24 оноос хойш шалгалгаа А тэр 9 сард болшин гомдол тий. Хизээ нэгэн цагдаагийн байгууллага ажил хийх ёстой шүү дээ. Тэр нь хизээг юм одоо болох юм байна, одоо болохгүй байна, одоо тохиромжтой юм гэж хөөсгөх байгууллага ингэж хүлээж болохгүй шүү дээ. Зарчмын нэг хэдэн асуудал дээр ер нь ярих ёстой юм шиг байна. Одоо ингээд нийгэмд томоохон үйл явдал өрнөхөөр ямар нэг сенсац гардаг. За тэгээд тэрийг таарч талцаж хуваагддаг. Бид нар яг үнэт зүйл зарчим дээр л нэгдэх ёстой гэж бодож байгаа. Хууль ёсвол хэрэгжих ёстой. Хууль нь яг хууль шиг хэрэгжих ёстой. Хууль сахиулагчид нь хууль сахиулагч шиг ажиллах ёстой. Ямар ч тохиолдолд юу гэдгийг энэ олон нийтийн анхаарал энд байгаа. Энгүүл таалагдна гэдэг ийм байдлаар хандж болохгүй. Хуулийн байгууллага өөрөө тэгж ажил болдгоо учраас би бол цаг үеийн яагаад ингэж таарсан бэ гэдгийг яг цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулаад тэгээд энэ цаг үетэй холбож харин өөр зүг рүү аваачиж ингэж явж байна л гэж ойлгож байна. Ер нь альва энэ тэгс бол их олон үзүүлэлтээр гардаг. Хөндлөнгийн шинжээчдийн үндэстээр гардаг. Бид нар олон улсын гаргаж байгаа юмыг өөрсдөө байр ухарчих юм бол энэ худлаа байна гэдээ урагшилчих юм бол үнэн байна гэд ийм байр сууриас хандаж ерөөсөө болохгүй. Энэ дандаа бодиттой, судалгаатай, ортой гардаг. Тэгээ би бол одоо энэ асуултанд хариулахад маш олон зүйлийн цогц. Автократ дэглэм рүү шилжиж гин гэдэг чинь эрхчлөөнөөс энэ тэгс унж гин гэдэг бол бид нар ганцхан хэвлэлийн эрхчлөөний хууль батлагдаа шийдэх асуудал ерөөсөө биш. Дагалдаа зөндөө асуудал ярина. Та нар эрүүгийн хуульдаа сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд цаад учруулах гэдэг гэмт хэрэгтэй байж ич энэгээр чи яагаад нэг ч хүн шийдэгдээгүй юм бэ гэдэг асуулт гарна. Та нар хэвлэлийн эрхчлөөний хуульд батлаад дагалдаад ямар хуулиуд өөрчлөлт оруулах юм бэ гэдэг асуудал яригдана. Төрийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаанд оролцдог оролцоогоо яаж хязгаарлах юм бэ гэдэг асуудал ч яригдана шүү дээ. Ингээ бүгдээрээ хэвлэлийн албатай контент бүтээдэг хүнтэй ингээ байж их юм уу? Хамгийн том хэвлэл мэдээлэл рүү мөнгө цуцдаг төр байх юм уу гэдгээс болоод маш олон төрлийн асуудал яригдана. Тэгтээ ганцхан хуулиар асуудал шийдэгдэхгүйгээр бид нар нэг асуудлыг орхиод байж болохгүй. Асуудлуудыг айлхаар олон талаас нь шийдэхэнтэй л юм. Ийм ч учраас засгийн газар авилгын багц хуулийн төсөл, авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, нийтийн албан тушаалтны хууль ус өрөнгө хураах тухай гэх мэтлэн авилгын багц хууль хүний эрхчлөөний байдлаа сайжруулъя гэд 13 хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэд хүний эрхийн багц хуулийн төсөл эдгээр өргөн барьчаал батлуулах гэж байгаа. Харин дээд одоо чагсаал цуглааны хууль байна, хэвлэлийн эрхчлөөний хууль байна. Эдгээр хуулиудыг батлагдсны дараа бол тодорхой үр дүн гарна гэж итгэлтэй байна. Сайданы хүнтийн асууж гэр бүлийн тухай хууль бүтээгдэхүүн бэлэн болсон байж байгаа гэх юм баригдсан гоо 12 жил гацсан гол суур хууль яагаад орж ирсэн? Хууль зүйн төдрийн амнаас энийг оруулж ирэхгүй.
хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас үндсэн яамнаас нь оруулж ирэхэд болоод явсан. Тэгээ бариад өргөцсөн байсныг шинэ парламент гараад бүх хууль санаагч нь буцаагаад хууль зүйн яамн дээр ирснийг, хууль зүйтэй даргын яамд ирснийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу бид нар яг хариаллынхын дагуу өгөөд гэхдээ манайх бас ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ удахгүй өргөн баригд. Тэгээд энэ нөгөө мөрдөө шалгах болон энэ ажиллагаан дээр одоо процессын үед алдаа одоо тэр хүн буруудаа буруугүй хамаагүй тийм. Энэ дээр ингэж алдаа авсан гэж үзэж байгаа юм уу? Юу ч үзэж байгаа нөгөө дабл стандарт гэдэг зүйл дотоод энэ үгүй байна уу? Өмгөөлөгчтэй одоо тухайлбал мэдүүлэг өгөө гэхэд бүлээн зөвшөөрөв гэдэг нь энэ. Тэгээд одоо тийм гомдлуудыг жишээлбэл би сонссон. Одоо энэ чинь үнэн бол наа чинь ностой зөвшлүүд болох байхгүй. Хүн өмгөөлөгч авъя гэхэд өмгөөлөгч аваагүй бол. За тэгээд өөр зүйл ангаар үнэхээр ингээд татаадгаа бол хойшлуушгүй ажиллагаагаар болдог. Энэ бол хууль зүйн дагуу явагдсан үйл ажиллагаа шүү. Хойшлуушгүй ажиллагаагаар одоо жишээлбэл зүгээр л төсөөлөд үзэхэд шүн хүн амны хэрэг гарахад яаралтайгаар хэргийн газар хүн барих үзлэг нийслэх шаардлага гарахаар прокурор хаана байна маргааш өглөө хүлээе гэж болдгоо байхгүй. Энэ ажиллагааг хойшлуушгүй ажиллагаа гэдэг. А тэгээ бас нэг үйл ажиллагаа нь гүйцэтгэх ажил буюу нууц мөрдөн шалах ажиллагаатай манайхан бас андуураад байгаа. Бусдыг сонсдог, тагнадаг, дагдаг энэ үйл ажиллагаатай бас андуураад байгаа. Хойшлуушгүй ажиллагаа гэдэг бол цагдаагийн байгууллагт Монгол орон даяар өдөрт хэдэн 10 удаа, сарда хэдэн 100 удаа хийдэг, жилээр ярил хэдэн мянган удаа хийдэг ажиллагаа. Халаасны хулгайчийн хойноос шууд барьж аваад нэгдсэн ч гэсэн энэ өөрөө хойшлуушгүй ажиллагаа байхгүй. Харин сая яригдсан асуудлууд дээр манай олон нийтийн тараадсан тэр баривчилсан байна гэдэг. Байцаалтан дээр чи би өмгөөлөгчтэй байна мэдүүлэг өгөхгүй гэдэг хүчээр мэдүүлэг өгсөн бол энэ өөрөө гэмт хэрэг шүү дээ. Тэр хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой байхгүй. Энэ өөрөө гэмт хэрэг болно. Тэгэхээр одоо би юу хэлээд энэ вөхлөр нэг талаас тэр залуучууд өөрсдөө үйл ажиллагаа явуулсныхаа төлөө бид нар инглээ гэж гомдол гаргаж байгаа. Бид нар хүндэтгэлтэй хандах ёстой. Нөгөө талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгч байгаа. Энэ дээр хэрэг шалгаж байгаа хүмүүс юу гэж ярих бол тэр хүмүүст хариуцлага тооцох үндэслэл болохгүй. Харин хувцс өмсөд олон нийт хандаад мэдээлэл хийж байгаа цагдаагийн байгууллагын үйл яриа худлаа гэдэг нь тогтоогдох юм бол энэ өөрөө хариуцлага хүлээх үндэс болно. Ийм учраас энэ хоёр талын асуудал дээр тэнцвэртэй байгаа чи. Шалгадаг байгууллага гэдэг чинь цагдаа шалгадаг юм гэж байна. Процесс ажиллагаа хяндаг прокурор гэж байгаа учраас энэ болгон дээр гомдлоо гаргаад явах нь өмгөөлөгч нарт нээлттэй. Тэр утгаа хууль зүйн дотоод хэргийн сайдууд над хандаад энэний асуудал дээр танаа цагдаагийн байгууллага хууль зөрчлөө гэхэд ингээд хандаад явах эрх нь бол нээлттэй байна. Өнөөдрийн байдлаар өмгөөлөгчдөөс нэг ч гомдол нэг ч хүсэл ирээг байгаа учраас яг шаардлагатай бол гаргаа шалгуулад яваач л гэж уриалж байна. Тэгэхээр улсын хурлын гишүүд сайдаа юу шаардаж юу шаардаж юу болохгүй гэдэг нь бас юу байгаа шүү дээ. Тэгэхээр хөндлөнгөөс хуулийн байгууллага хөдөлгөж орлоо гэдэг нь цагдаагийн газрын бид дараа бас хийсэн байна л да. Энэ процесс тань. Одоо би жишээлбэл өнөөдөр та бүхэнд өгж байгаа мэдээлэл бол цагдаагийн байгууллага явуулсан ажиллагаандаа хууль зөрчсөн үйл хүний эрхийг зөрчсөн үйл байна уугүй юу гэж хариуцсан сайдын хувьд хяналт хийгээд өгж байгаа мэдээлэл. Дээрээс нь олон нийт өгч болох хэмжсэн дээр хувь хүний нууцтай холбоотой зүйл нь хасч чад өгж байгаа мэдээлэл баггүй. Гэтэл мөрдөн шалах ажиллагаанд улсын хурлын гишүүн байтугай хууль зүйн дотоод хэргийн сайд би оролцож болохгүй. Энийг байцаа, энийг тат, энийг шалга гэж би хэлж болохгүй. Бид нар чи өөрсдөө хэм хэмжээтэй